За би нэгдүгээрт Бадамсүрэн гишүүн Дорнод аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа маш сайн ажиллаж манай одоо яамтай манай одоо харьяа агентлагуудтай маш сайн ажилласан гэдгийг цохон тэмдэглэе. Ялангуяа яг энэ хүүхэд хамгааллын салбарт манай Нансалмаа дарга байсан шиг санаад байх юм. Халамжийнх болохоор бас гэрэлмаа гэж билүү да. Ямар ч байсан маш сайн одоо хамтарч ажилласан. Үнэхээр одоо яг энэ хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн асуудалд засаг дарга нар тухайн аймгийнхаа хүүхдийн үндэсний зөвлөлийн одоо дарга нар байж одоо бас энэ асуудлыг хариуцдаг учраас засаг дарга нар өөрсдөө бас энэ асуудалд анхаарах ёстой юм аа. Тэгээ яг одоо өөрийнхөө сайн туршлагыг бас улсын хэмжээнд хуульчлаад оруулж ирж байгаа нь бол нэг талдаа бол сайн. За ер нь бол үндсэндээ хуулийг хилцхийн дэмжиж байгаа. За би юуг бас нэггүй талдаа дэмжихгүй байгаад байна уу гэхлээр баялагын сангийн одоо энэ асуудлыг уг нь бол баялагын сан өөрөө хүн бүрт ижил тэгш ногдол ашиг нь орж явах ёстой юм. Тэгээ хүн бүр өөрийнхөө нэрийн данснасаа боловсрал, эрүүл мэнд, орон сууцнд одоо зарцуулах эрх нь бол одоо нэгдэд байгаа шүү дээ. Тэгээд одоо хүн болгонд уг нь бол тэгш хуваарлах ёстой. Тэр нь одоо хүүгийн орлого санж юу, ашиг санж юу, юун санж юу хамаагүй. Энэ дээрээ хэдүүлээ ярилцаж болох бах. Дээрээс нь миний санал юу вэ гэхлээр одоо өнөөдөр бид нэр хүүхдэд зарцуулж байгаа бүхий л одоо энэ салбаруудын ер нь хідэн төгрөгийг юунд зарцуулаад байна гэдгийг нэг хавтгаа дээр одоо авчирч бас харах ёстой байгаад байгаа. Тэгжиж зохион байгуулалтаа сайжруулах энэ бололцоо бүрдэх юм болов гэж харж байгаа. За хүүхдийн төлөө сан гэж бид нар одоо бас хөрөлсөх сайд ерөнхий сайдаар ажиллаж байхад санаачлаад дараад нь оюун эрдэнэ сайдын үед энэ бүр албачиж яваад тухайн үедээ одоо шинэ жилийн үдэш 2 тэрбум төгрөг цуглаад за түүнийг дараад нь төрийн сандаа байршуулад одоо бол 24 тэрбум төгрөг одоо төвлөрсөн байгаа. Өдөө одоо 5 жилийн хугацаанд. Тэгээ ер нь бол тэр зарцуулалтанд огт явахгүй байгаа байхгүй. Тэгээ энэ дээр би нэлээд чамлалтай байгаад байгаа. Сүүлдээ нөгөө автоврын газар ч гэсэн азийн дугаар борлуулсан одоо тэр төлбөрөө ер нь одоо танаа яам руу шилжүүлэхгүй гэд өөрсдийнхөө хуулиндаа өөрчлөлт оруулсан. Гэтэл хүүхдийн төлөө сангийн хуулийн дээр тэр нь хэвээр байгаад байгаа учраас ингээд нэг хоёр хуулийн одоо зөрчилтэй байгаад байгаа. Тэгээ замтын яамны одоо дургуутсаад байгаа юм нь юу вэ гэхлээр ердөөс үр дүн харагдахгүй байгаад байна шүү дээ. Яагаад танах руу жил болгоо одоо үдийн хэмжээний мөнгийг төлөх юм бэ? Бараг 20 тэрбум 22 тэрбум төгрөгийг зөвхөн замтын яамнаас одоо шилжүүлчихэд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг талдаа аргагүй. Тэгэхээр яг энэ хүүхдийн төлөө санаачилж байгаа бүхий л ажлуудыг уг нь нэг хавтгаа дээр гаргаж ирж хагаад тэгээд яг энэ хүүхдийн хөгжил рүү зарцуулах хэрэгтэй байна. Тэгэд одоо сүүлд яригдж байгаа асуудал нь төрийн өмчит цуслангуудын төрийн өмчит байруудын засвар масвар гэдэг нэг тийм бүтлгүй юм яригдаад байх. Энийг уг нь төсвөөсөө хийх ёстой байгаа юм шүү дээ. Тэгэхээр энийг бол бас анхаарах ёстой. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ковидын үед ч гэсэн одоо юу гэдэг 20-с 22 онд намайг ажиллаж байхад үнэхээр маш сайн одоо ажлуудыг эхлүүлсэн байна гэдгийг дурдхан зүйтэй гэж үзэж байна. Бид нарыг одоо намайг ажиллаа өгч байхад бид нар чинь бүтэн жилийн хугацаанд хүүхдийн нөгөө 100 мянган төгрөгийг 50 мянган төгрөгийг нь бол ямар ч хэсэг хүүхдийн одоо тэр дансанд нь хадгалъя, нэр дээр нь хадгалъя. 50 мянган төгрөгийн тухайн одоо зорилтод бүлгийн одоо юу гэдэг ээж аав нь одоо үнэхээр боломжгүй байна гэд өргөдөл гаргаад одоо бэлнээр нь авч болно гэдэг ийм шийдвэрийг гаргаад бүтэн жил хөвшөөд явцсан байсан. Тэгээ дараагийн бэлтгэл нь юу байсан юм бэ гэхээр хүүхдийн одоо ийм картаар тухайн зөвхөн хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээн дээр ажилдаг байх. Тэгээ энэ асуудлыг манай шижир санаж ивэл дараа би 2 минутаа юм уу 1 минутаа авчиж төхөө миний минут дуусчих гээд. Тэгэд яг энэ асуудлаар бол тухайн үед ерөнхийлөгчийн тамгын газрын дараагаар ажиллаж байсан шижир бас санаж байгаа бах. Бид нар тухайн үед одоо хамтдаа ярилцаад ердөөсөө энэ хүүхдийн мөнгө бол хүүхдтэй очихгүй байгаад. За хариулт асууж амжсангүй хариулт асууч. Асуулт юу лээ асуулт асууч. Тэгэд хүүхдийн мөнгө хүүхдэд зарцуулагдахгүй байгаад байгаа учраас энийг бусад улс оронтойгоо адилхан нэг ялангуяа одоо Исландтай адилхан одоо хүүхдийн картаар нь одоо дамжуулаад хүүхэд хөгжил өөрт нь хэрэгтэй бүтээгдэхүүн одоо хийжүүлсэн ундаа гэдэг юм уу одоо буруу чипс мипс одоо ийм юм дээр ажилдаггүй ийм одоо хөтөлбөр болгоё гэд бид нар эхний бэлтгэл ажлуудаа явуулж исэн. За энэ картаар ажиллах боломжтой гэдгийг бол бид нар хүнс тэжээлийн дэмжлэг дээрээ туршаад одоо хүртэл хүнс тэжээлийн дэмжлэг нь бол баримтын одоо тухайн бүтээгдэхүүний бакус одоо тэр кодоор нь зөвхөн тодорхой бүтээгдэхүүнүүд дээр л ажилдаг. Энэ бүх туршилт юмнууд нь бол хийгдсэн. Тэгээд учрал дарга бол өчигдөр хүүхдийн мөнгийг хүүхдэд нь л одоо зориулна гэж их зөв юм хэлж илээ. Тэгэхээр яг одоо хичнээн одоо хүүхдийн оролцооны байгууллага дугуйлан клуб байдаг юм болоо. Энэ тоо мэдээлэл та нарт байна уу?
Энийг хэрхэн яаж одоо хүүхдүүдэд зарцуулж болох вэ? Хүүхэд хамгаалах За хэн хариулах вэ? Байнгын хороо хариулж болно, ажлын хэсэг хариулж болно, хууль санагч хариулж болно. За ажлын хэсэг гэр бүл хүүхэд хамгааллын ерөнхий газар. Баяр сайхан дарга хариулъя. 4-р микро. Өөр хүн хариулж болно бас. Байнгын хороос хариулах болно шүү дээ. Танилцуулга хэн уншлаа? Хосоо ирэх шиг уншлаа. Бас болно. Ер нь үүрэгтэй шүү дээ энэ ч бас. За 4-р микро. За эрхэм гишүүдийн өдрийн ямар амгалан айлтгай ариун зээг гишүүний асуултанд хариулъя. За хүүхдийн хөгжлийн төлөө зарцуулах ёстой хүүхдийн фондны мөнгө өнөөдөр 29 тэрбум төгрөг байгаа. За эндээс өмнөх одоо жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрт онцлогооны аппарат авах 4.5 тэрбум төгрөг, найрамдал цуслангийн засварын ажилд 2.2 тэрбум төгрөгийг зарцуулахар төлөвлөөд худалдаа авах ажиллагаа явагдаж байгаа. За энэ жилийн 26 оны одоо хүүхдийн фондны буюу хүүхдийн төлөө сангийн одоо төсөв нь 7.3 тэрбум төгрөг байгааг энэ талбай хажуутлын одоо хуучин нийслэлийн ордон хүүхд хөгжлийн ордон болгох энэ одоо засвар үйлчилгээнд зарцуулахаар ингээ шийдвэр гарсан. За нийтдээ улсын хэмжээнд жижигхэн одоо том хэмжээний 26,000 гаруй дугуулан секц ажиллаж байгаа боловч өнөөдөр энэ нь Монголын одоо хүүхдийн хөгжлийн асуудлыг төдийлөн шийдэж чадахгүй байгаамаа. Тэгээ энэ хууль зөвхөн дугуулан секцнээс илүүтэйгээр ерөөсөө Монгол улсын хүүхдийн хөгжих эрхийг нь хангах тэр өргөн цар хүрээтэй бодлогын ийм хууль байх ёстой гэдэг дээр бид нар бол санал нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн дугуулан секцээр хөгжих бус сургууль цэцэрлэг гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжлийг түр яаж дэмжих юм, залуу гэр бүлийг яаж соён гэгэрүүлэх юм бэ гэдэг энэ чиглэлээр хууль маань бас нэлээд өргөн хэмжээнд одоо батлагдах ёстой хаа гэж ингэж харж байна. 26,000 гаруй жижиг дунд дугуйлан байна. За ариун зээгшин тодруулъя. Хүүхдийн төлөө сангийн зарцуулалтын талаар би асуулга тавьсан байгаа. 29 тэрбум төгрөг дансанд байгаад тэгээд одоо яг хүүхдийнхээ хөгжил рүүгээ зарцуулагдахгүй хүүхдийн авиасыг тодруулах дээр нь яг үндсэн нөгөө нэг зорилгодоо ердөөсөө нийцээгүй зуслангийн болон энэ байр байшингийн засварт төр өөрөө юмаа хариуцаач тий. Одоо тэгээд найрамдал миний санахын намайг сайдаар ажиллаж байхад төсвөөс мөнгө тавьж исэн, засгийн газрын нөөцөөс одоо мөнгө авсан. Одоо тэгээд хүүхдийн төлөө фондоос бас 2 тэрбум төгрөг бас арай л энэ шалгах ёстой байхаад. За ер нь бол миний хэлэх гээд байгаа санаа бол Бадамсүрэн дарга. Ер нь бол ингээд мөнгө бол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг бид нар зохицуулж зөв голдролд нь оруулахгүй бол ингээд гарын салаагаар урсаад үндсэндээ хүүхдтэй ердөөс очихгүй байгаад байна. Энд л санаа зовж байна. За үгэлжлээ. Зочин танилцуул